Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та нарт математикийн хичээл орно. Математикийн хичээлээрээ шууд ба урвуу тоолт сурна. Өмнөх ба дараагийн тоог мэдэж авна. За хүүхдүүдээ багштайгаа хамт дагаа тоолоорой. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1-ээс 10 хүртэл сая бид нэр тооллоо. Энэ тоолохыг шууд тоолох гэж нэрлэдэг. За одоо бүгдээрээ 10-аас 1 хүртэл тоолъё. Багштайгаа хамт тоолъё. 10 9 8 7 6 5 4 3 2 1 10-аас 1 хүртэл ингэж тоолохыг урвуу тоолох гэж хэлдэг. За хүүхдүүд одоо бүгдээрээ 1-ээс 10 хүртэл шууд тоолоод тоогоо бичээрэй. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Одоо бүгдээрээ 10-аас 1 хүртэл урвуу тоолоод тоогоо бичээ. 10 9 8 7 6 5 4 3 2 1. За одоо бүгдээрээ өмнөх ба дараагийн тоог мэдэж авцгаая. Өмнөх тоо гэдэг маань тухайн нэрлсэн тооны урд байгаа тоог өмнөх тоо гэдэг. За бүгдээрээ одоо багштайгаа хамт өмнөх тоог нэрлэлт сурцгаая. 1-ийн өмнөх тоо тэг, 2-ын өмнөх тоо 1, 3-ын өмнөх тоо 2, 4-ийн өмнөх тоо 3, 5-ын өмнөх тоо 4, 6-гийн өмнөх тоо 5, 7-гийн өмнөх тоо 6, 8-ын өмнөх тоо 7, 9-ийн өмнөх тоо 8, 10-ын өмнөх тоо 9. За одоо бүгдээрээ дараагийн тоог хэлж сурцгаая. Дараагийн тоо гэдэг нь тухайн нэрлсэн тооны ард байгаа тоог дараагийн тоо гэж хэлдэг. Одоо бүгдээрээ багшаагаа дагаад дараагийн тоог хэлцгээе. 1-ийн дараагийн тоо, тэгийн дараагийн тоо 1, 1-ийн дараагийн тоо 2, 2-ын дараагийн тоо 3, 3-ын дараагийн тоо 4, 4-ийн дараагийн тоо 5, 5-ын дараагийн тоо 6, 6-гийн дараагийн тоо 7, 7-гийн дараагийн тоо 8, 8-ийн дараагийн тоо 9, 9-ийн дараагийн тоо 10. За сайн байна. За одоо хүүхдүүдэд багш нь энд дасгал ажил тавьсан байгаа. Та нар бие дагаад нэрлсэн тооныхоо дараагийн тоог энэ хоосон нүдэнд бичин тоолоод жишээ нь 1 2, 2-ын дараагийн тоо 3 гэх мэтээр дараагийн тоо ба өмнөх тоог бичээд коммент хэсэгт ирээ. За эцэгчүүдэд та бүхэн хүүхдтэд дэмжлэг үзүүлж хичээлээ хийхэд туслаарай. Хүүхдүүдээ хичээлээ үзээд коммент хэсэгт зураг тавиарай. Баярлалаа, баяртай.